Сайн байцгаана үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевиз MNB спорт цугт хамтгаар ирэх үзэгч та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе. За бид та бүхэндээ спорт таны амралтын нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг үзүүлэхэд бэлэн боллоо. За бид бүхэн Орхон аймгийн Эрдэнэ дотод зохион байгуулагдсан усан сэлэлтийн залуучуудын 2026 оны улсын аваргын тэмцээнийг та бүхэндээ цувралаар тоомлон хүргэж байна. Хоёр дахь дугаар яг одоо эхлэхэд бэлэн боллоо. За ингээд өнөөдөр манай студид We Aquatics клубын дасгалжуулагч оюун гэрлийн Батулга хүрэлцэн ирсэн байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. За We Aquatics клубын маань хувьд бол одоо залуучуудын улсын аваргын тэмцээнд амжилттай сайхан оролцож багийн дүнгээр 2 дугаар байрт орлоо. За таны хувьд бас одоо энэ тэмцээнийг дүгнээд ярил тийм ээ. За маань тамирчид манай баг тамирчид энэ тэмцээнд 19 тамирчин 2 дасгалжуулагч явсан байгаа. За бид нар багийн дүнгээр нийтдээ 81 медаль буюу 81 багц медалийг цуглуулж нийтдээ багийн дүнгээр дэд байр эзэлсэн. За тус тэмцээнд ерөнхийдөө өмнөх 1 сар зохион байгуулагдсан насны хүрэгчдийн улсын аваргаар спортын мастер болсон хам бэлэг 56 75 амжилтаар явж спорт шинжилсэн цагаар спортын мастерын болцлыг хангасан тамирчин маань цол тэмдгээ гартаа авсан. За дээрэс нь манай спортын дэд мастер Бадмараг шинжилсэн цагаар спортын мастерын цол зэргийг биелүүлэхэд 10 дойл тутсан. За манай бас залуу тамирчин Маргад спортын дэд мастерын болцлыг хангаж 60 дойл тутсан гэдэг юм. Ерөнхийдөө тамирчдын хувьд бол нэлээд амжилттай оролцоод ирсэн. Тэгэхээр яг энэ тэмцээнд бол бид нар илүү юу гэдэг шинэ залуу тамирчдаа тус зайд нь сорих те илүү нөгөө нэг юу гэдэг шинэ арга барилаар туршиж үзсэн. Тэгэхээр тухайн нөгөө нэг тэмцээний дүгнээд ярих юм бол ер нь бид эдэд нэлээд өгөөчтэй дараагийн тэмцээндээ тэр алдаануудаа сад ороод ирэхэд боломжтой гэж харж байгаа. За тойм нэвтрүүлгээ хүрэхийн өмнө бас одоо үзэгч та бүхэндээ нэгэн сайхан мэдээллийг дуулгая. За We Aquatics клубын маань хувьд бас одоо шинэ усан бассейнтай болж байгаа шүү дээ. Тий, бид нар одоо энэ усан спортод 10 гаруй жил одоо ингээ үйл ажиллагаа явуулаад багшлаад явж байгаа тий. Энэ усан спортын төлөө хоёргүй сэтгэлээр явж байгаа. Тэгээ 26 онд нэг сайхан баяртай мэдээнд бид нар өөрсдийн гэсэн клуб маань бассейнтай болж байгаа. За товчхон мэдээлэлхөд бассейн маань нөгөө зайсанд байрлаж байгаа. Стандарт буюу 25 метрийн урттай 4 замтай. За өсрэлтийн тавцан, олимпийн тавцан буюу ерөнхийдөө нөгөө тамирчдын яг мэргэжлийн өсрэлтийн тавцан байрлуулсан байгаа. За гүний хувьд гэх юм бол 1.5-аас 2.5 метрийн гүнтэй яг тамирчдад бэлтгэл хийхэд тухтай бассейн байгаа. За бассейн маань бол нэг 5 сарын сүүлээр ашиглалтанд ороод үйл ажиллагаа эхлэх юм. Тэгэхээр тамирчид, дасгалжуулагчид те бүгдийг ямар ч үсэн сайхан манай бассейн дээр ирж бас үйлчлүүлээрээ те ямар ч үсэн бэлтгэл сургуультаа хийгээрэй гэж сайхан уриалж байна. За баярлалаа. За ингээд үзэгч та бүхэндээ Орхон аймгийн Эрдэнэ дотоод болсон усан сэлэлтийн залуучуудын 2026 оны улсын аваргын тэмцээний 2 дахь өдрийн тойм нэвтрүүлгээ одоо хүргье. За эхний гараа дөрвийг үрж 50 метрийн өрөөр даллах бөөхэ сэлэлт огтын 13-аас 14 насны ангиллын жигшээ гараа байна. За энэхүү гараанд болохоор 13-аас 14 насны дээр 2 дугаар зам дээр Сэлэм загас клуб, 3 дугаар зам дээр Орос 3 дугаар сургууль, 4 дугаар зам дээр Сэлэн усын спорт сургалтын төв, 5 дугаар зам дээр 130 дугаар сургууль гэсэн багийн тамирчид уралдаж байна. За ерөнхийн нөгөө нэг энэ бөөхөн дээр давуу талууд аяг их үүсдэг те. Тамирчид маань юу гэдэг бөөхөө сэлдэхээр илүү хувийн гараанаас илүү ач холбогдол өгч, илүү нөгөө багийн гэдэг нөгөө нэг статус явж байгаа болохоор илүү хүчин чармайлт те өөрийгөө дайчилж уралдахаараа илүү онцлогтой. Тэгээд нөгөө юун дээр бөөхөн сэлтийн онцлогийг хэлэх юм бол одоо энэ бөөхөн дээр хамгийн ихэнд гарч байгаа тамирчин маань одоо нөгөө цол зэрэг биелүүлэхэд ойрхон ч юм уу те эсвэл хувийн амжилтаа ахиулах юм бол яг хамгийн ихний тамирчны цагийн болцлуудыг ер нь тооцдог байгаа. Тэгэхээр бас тэрэнгээрээ давуу талтай. За одоо ингээ харах юм бол наатлын зам дээр явж байгаа тамирчид харагдаж байна те. 50 метрийн үүр гэдэг бол ер нь бөөхө төрөлд аюу богино зай. Яг нэг тасарчих юм бол барьж авахд бас нэлээд хэцүү хүн төрөл байгаа. За 2 дугаар зам дээр явж байгаа Сэлэм загас клубын тамирчид гарааг тэргүүлээд явж байгаа харагдаж байна. За 3 дугаар зам дээр бол Орос сургуулийн тамирчид бас харагдаж байна. За Орос 3 дугаар сургуулийн баг тамирчдын хувьд бас одоо энэ удаагийн залуучуудын улсын аваргын тэмцээнд оролцлоо. За Сэлэнг аймгийн бас одоо усан сэлэгч залуу тамирчдын хувьд бас одоо амжилт нь агсан тийм ээ. Тур чадвар нь дээшилсэн бас одоо юм харагдаж байсан. Одоо ингээд анзаарах юм бол нөгөө маа тэмцээн чи одоо ингээд 2 салсан тийм ээ. Одоо анх удаага 26 оноос эхлээд залуучуудын улсын авар шалруулалт тэмцээн, өсвөрийн улсын аварга гэдээ 2 тусдаа болж байгаа. За тэгэхээр яг тэрнгээрээ бас тамирчид илүү онцлог байгаа. Тэмцээний өдөр тодорхой хэмжээнд уртсаж байгаа, тамирчдын ачаал багасж байгаа тий. Тэгэхээр өөрийнхөө хувийн амжилтуудыг илүү ахиулахад төвлөрөх боломжийг олгож байгаа. Тэгэхээр баг тамирчид маань одоо юу гэдэг нь бөөхө сэлтэнээр хэр ач холбогдол өгж бэлдсэн бас эндээс харагдах боломжтой.
За багийн бөөхөө уралдаан бол одоо хамгийн гоё сэтгэл хөдлөсөн. За ингээд ер нь бас одоо уур амьсгал үнэхээр гайхалтай байдаг тий. Одоо хөгжөөл дэмжлэг эцэг эхчүүд, найз нөхөд багш дасгалжуулагч гэдэг одоо сайхан уралдаан болдог. За ингээд 2 дугаар зам дээр Сэлэм загас клубын баг таймерчид гараагаа тэргүүлээд орж ирж байна. За Сэлэм загсын хувьд бол бас одоо энэ удаагийн залуучуудын улсын аварга тэмцээнд багийн дүнгээр 3 дугаар байрт орсон. Ерөнхийдөө бас одоо ажиллаад тахад энэ бөөхөө төр Сэлэм загсын хувьд бас сайн амжилтыг үзүүлсэн тийм ээ. Тийм тэгэлгүй яхаа. Одоо Сэлэм загас клуб маань бол одоо 40 хэдэн таймерчин гэдэг юм уу те нэлээ бүрэлдэхүүн ихтэй орсон. Тэгэхээр энэ олон таймерчид нөгөө туршлага хуримтлуулж гин илүү одоо нөгөө багийнхаа төлөө хичээж гин те. Тэгэхээр тэрийг бас харах их гоё байгаа. За тэгээд сүүлийн өдрүүдэд бол ер нь одоо усан сэлтийн тамирчид маань үнэхээр их бас завгүй байна гэж хэлж болно. Залуучуудын улсын аварга тэмцээнд оролцсон. За сонгон хайрхан дүүрэгт шинэ бассейн дээр бас одоо хүүхдүүдийн тэмцээн амралтын өдрүүдээр дүүргэж байгуулагдаж. За ингээ удахгүй эх сард одоо Uvi Aquatics клуб маань шинэ усан бассейнаа хүлээн авах нэ. Тэгээд одоо усан спортын, усан сэлтийн тамирчдын бас одоо ирээдүйн үнэхээр сайхан гэрэлтэж байна гэж одоо үзэгчдийн хувьд бас үнэхээр байна. За бөөхөн сэлтүүд ерөнхийдөө багууд орж ирж байгаа харагдаж байна. За цаатлын 4-р зам дээр бол Сэлэнг усын спорт сургалтын төвийн баг тамирчид барайгаа дуусгаад орж ирж байна. За ингээд тамирчид за бөөхөн сэлтийн медалийг гардуулж байна. 3-р байранд Альфа клубын баг тамирчид, 2-р байранд Сэлэм загас клубын баг тамирчид. За ингээд 1-р байранд алтан медалийг Хангард клубын баг тамирчид эзэлсэн байна. За ингээд октын 13-аас 14 насны ангилалд Хангарт клубын тамирчин Болоржин Амар Баясгалан Тамир нэг сарын нар оролцож төрүүлжээ. За дөрөв бүрч 50 м-ийн өрөөр даалгах бүхээс ил октын 17-оос 18 насны ангиллын сүүлийн гараа эхлэхэд бэлэн болсон байна. За тус гараанд 2 дугаар зам дээр Silver Fins багийнх, 3 дугаар зам дээр Uvi Aquatics, 4 дугаар зам дээр Сэлэм загас, 5 дугаар зам дээр Speed Swimming Club гэсэн баг тамирчид гараагаа эхлүүлж байна. За одоогор бол 3 дугаар зам дээр уралдаж байгаа Uvi Aquatics гарааг арай хүчтэй эхлүүлж байгаа харагдаж байна. За наадлын зам дээр Sporty Master үжин харагдаж байна. Цаадлын зам дээр Sporty Master содон чимэг харагдаж байна. За түрүүний хэлснээр нөгөө 50 м-ийн зай чи өөрөө богино зай учраас те тамирчдын нэг энэ багхан нэг зүрүү бол яг энэ ойрын зайн дээр бол нэлээд харагдана. Одоо богино зайг байрна гэдэг чинь өөрөө нэлээд асар хүч хөдөлмөр зарцуулж те нэлээд. За Uvi Aquatics-ийн 2 дахь тамирчин алтан нар багш юм те. Тийм холын зайны тамирчин алтанаар ер нь бол одоо холын зайны тамирчид ойрын зайд оролцоно гэдэг бол бас нэлээд сорилт болж байгаа өөрөө. За 3 дахь тамирчид орж байна. За сая 3 дугаар замны Uvi Aquatics-ийн тамирчдаас бол Sporty Master Анима орж харагдлаа. За цаатлын зам дээр Сэлэм загас клубын тамирчин Sporty Master Санчирмаа харагдаж ах шиг байна. За ингээ богино зайг харах юм бол ингээ эргэл циклнээс барих те эсвэл эргэл циклэн дээр алдах юм бол одоо хоошо татагдах ч гэдэг юм ингээд олон ингээд зүйл болдог. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол нэг ганц 2 таталтын өмнө Сэлэм загас клуб явж байгаа харагдаж байна. За нэг таталтын зөрүүтэй сүүлийн тамирчид орлоо. За Uvi Aquatics дээр болохоор Sporty Master Индра, за цаадлын зам дээр болохоор Сэлэм загас клубын тамирчин. За одоогоор яг усны юу яагаад сайн харагддаг. За тамирчдын дараа л бас одоо их чухал баха. Тийм бөөхөн дээр одоо эн чинь нөгөө багийн тактик явж байгаа тий. Тэгэхээр яг ямар тамирчныг урдаа гаргах уу, нөхөж явах юм уу, тий барьж явах юм эсвэл зүгтааж явах юм уу гэд олон нөгөө тактикуд байгаа л та. Тэгэхээр тэрнээсээ багууд өөрсдөө сонгоод явна гэсэн. За ямар ч хэлсэн 3 дугаар зам дээр уралдсан Uvi Aquatics клубын охтууд 17-аас 18 наснд гараагаа тэргүүллээ. Сэлэм загас клубын охтууд 2 дугаар байранд гараандаа орж байгаа харагдаж байна. За 3 дугаар Speed Swimming клубын 1-р баг орсон байна. За Uvi Aquatics клубээс одоо үжин, алтнаар, Анима, Индра нар гарч уралдаж төрүүллээ. За өөрсдийн гол өрсөлдөгч одоо Сэлэм загас клубын тамирчдыг бас одоо за шагнал гардуулах ёслол 3 дугаар байранд Speed Swimming клубын охтууд хүрэл медалийг авч байгаа харагдаж байна. За мөнгөн медалийг Сэлэм загас клубын охтууд. За Uvi Aquatics клубын тамирчдыг аврахын алтан медалийг хүлээн сайхан уралдаан болж өнгөрөлөө. За 4 бүрч 50 м-ийн өрөөр талах сэлд багийн бөөхөө сэлэлт өгөөдийн
13-аас 14 нас. За нийт 2 гараа гэж таахандаа. Томлог өргөн. За эхний гараа. За эхний гараан дээр 2 дугаар зам дээр Ар хангаа усын спорт сургалтын төв, 3 дугаар зам дээр Багнуур усын спортын төв, 4 дугаар зам дээр Сэлэн усын спорт сургалтын төв, 5 дугаар зам дээр Өмнө Говь Шүтэн Эрдэнэ клубын тамирчид, баг тамирчид гарааг эхлүүлж байна. За хүүхдийн хувьд бол бас нэлээд өрсөлдөөнтэй тий. Одоо 13-аас 14 нас гэдэг ч юм бол ер нь яг ийд нөгөө нэг хүүхдүүдийн сайжирдаг нас тийм ээ. Нилээ одоо бие хааны хувьд ч тэр булчингийн хувьд ч тэр ажиллах чадвар гэдэг олон юм дээр онцлог давуу байдаг болохоор илүү өрсөлдөөнтэй насууд явагдаж байгаа. Тэр яг одоо нөгөө хүүхдийн хувьд бол илүү нөгөө реакц өндөртэй учраас гараанаас төрүүлж үсрэхтэй багаа нойлох иймэрхүү алдаанууд бас багахан гарах гад байдаг. За одоогоор бол тэр хамгийн цаатлын зам дээр Өмнө Говийн Шүтэн Эрдэнэ клубын баг тамирчид тэргүүллийг аваад явж байгаа харагдаж байна. Араас нь болохоор Ар хангаа усын спорт сургалтын төвийнхаа нэгж яваа харагдаж байна. За Ви Aquatics клубын маань хувьд бас одоо энэ удаагийн тэмцээнд ихэр сайхан амжилттай оролцсон. Нийтдээ 81 медаль хүрсэн байна. Тэгээд тойм нэвтрүүлгээ явцад бас одоо бид бүхэн онцлог тамирчдынхаа талаар яриад байна. Түрүү хэлсэн спортын мастер хамбалгийн маань хувьд бас одоо энэ удаагийн тэмцээний өмнө спортын мастер цолны тэмдэг үнэлгээ бас гартаа авлаа тийм ээ. За тамирчид нэлээд өрсөлдөөнтэй явж байна. Одоо ингээд юу гэдэг өдөө орнуудаа гэлтгүү те дүүрэг ингээд айгүй олон бассейнууд бий болсон. Айгүй олон тамирчид ингээд өөрсдөө сорихтой нэлээд ингээд уралдахын хүсэл эрмэлзэлтэй болсон. Тэгээд яг ингээд бас айгүй олон ингээд баг тамирчид бүхэнд ороод ийм гоё өрсөлдөөнтэй бүхэн харах бас их гоё харагдчих шүү. За хамгийн цааталт Өмнө Говь Шүтэн Эрдэнэ клубын баг тамирчид тэргүүллийг аваад явж байна. За ингээд гараагаа тэргүүлээд орж ирж байгаа харагдчих шүү. За 2 дугаар замын Ар хангаа усын спорт сургалтын төвийн баг тамирчид 2 дугаар гараагаа 2 дугаар байраар орж байна. За 3-т болохоор Багнуур дүүргийн усын спорт төвийн тамирчид гараагаа 3-аар дуусгаж байгаа харагдаж байна. За Сэлэн усын спорт сургалтын төвийн тамирчид сүүлийн тамирчин бариагаа хийж байна. За бүхэн дээр ингээд олон нөгөө нэг давуу талч байна те туршлага судалж байгаа ингээд тамирчид байна. Тэгээ одоо жишээ нь энэ тамирчдын маань хувьд бол залуу тамирчин илүү одоо энэ бүхэнд орсноор өөртөө итгэлтэй болж байгаа те. За бүхэ гэдэг чинь ийм юм байд юм байна. Би энэ сэлтийнхаа хэсэг дээр анхаарах хэрэгтэй юм байна. Гэхэд ер нь бол ингээд тэмцээн болгон тамирчдад одоо илүү туршлага хоригдлуулж байгаа. Тэгэхээр ямар ч хэсэг энэ тамирчиндаа баяр хүргэе мундаг байна ингээд бүхэнд ороод бага төлөөлөөд багийнхаа төлөө ингээд уралдаад ороод ирнэ гэдэг чинь хамгийн сайхан юм байгаамаа. За ингээд шагнал хардуулах төсөөлийн үйл ажиллагаа. За Ви Aquatics клубын баг тамирчдын маань одоо авралт медаль ирлээ. Учрал тулгал мөнх алдар түшигнэр хүрсэн. За Альба клубын баг медаль. За Өмнө Говь Шүтэн Эрдэнэ клубын баг 3 дугаар байртаж байна. За дөрвийг өрчих 50 метрийн саяны насны 13-аас 14 насны 2 дугаар гараа ах шүү юм тийм ээ. За 1-р зам дээр 130 дугаар сургууль, 2-р зам дээр Aquanex клуб, 3-р зам дээр Хангад клуб, 4-р зам дээр Ви Aquatics клуб, 5-р зам дээр Сэлэн загас клубуд уралдаж байна. За 15-аас 16 насны ангил бол нийтдээ 5 баг оролцсон. За Ви Aquatics клубын хувьд бас одоо хамбилэг 15-аас 16 насны. Тэ 15-аас 16. За энэ 13-аас 14 насны бүхэний сүүлийн гараа нэлээд өрсөлдөөнтэй харагдаж байна. За сая Ви Aquatics клуб дээр учрал гарааг эхлүүлсэн. За хоёрт нь болохоор тулаг залуу тамирчин явж байгаа харагдаж байна. За нааталт нэлээд хүчтэй байраг хийх гээд явж байна. 2 дугаар зам дээр Aquanex клуб явж байгаа. Цаатлын зам дээр хамгийн цаатлын зам дээр Сэлэн загас клуб явж байгаа. За эхний 1-2 дугаар байрын төлөө хөрсөлтөө нэлээд ширүүн явж байна. За цаатал дээр
бүтэн V Aquatics клуб бүтэн бие тасраад одоохондоо явж харагдаж байна. За түрүүний хэлснээр яг энэ эргэлт циклээр нэлээд ялгаа гардаг. Бүтэн бие тасарсан хойно явж байгаа тамирчин эргэлт цикл сайтай бол за одоо чинь ингээ хараад бариад тал бие илүү бариад ирж байна те. Тэгэхээр иймэрхүү ялгаанууд бас үүсэж байгаа. Тэгэхээр тамирчид маань бэлтгэл дээрээ энэ эргэлт цикл шилжилт гэдэг юмнуудыг аюул сайн анхаарч явах хэрэгтэй. За сүүлийн тамирчид. За одоо ингээд гараанаас орсон тамирчин маань бүтэн бие тасраад урагшаа яваад өгч байна. За гол өрсөлдөөн бол одоо V Aquatics клуб болон Альпа клубын тамирчдын хооронд өрөөсөө. За дөрөв дэх тамирчид V Aquatics төшиг Альпагаас игүүн. За ингээд тамирчид барайнд орж ирж байна. Эхний сүүлийн гарааны 4-р зам дээр уралдсан V Aquatics клуб нэгт орж ирлээ. 2-т Сэлэм загас клуб, 3-т болохоор Aquanix клубуд тус гараанд орж ирлээ. За энэ гараан дээр болохоор 1-р зам дээр Alpha, 2-р зам дээр Speed, 3-р зам дээр V Aquatics, 4-р зам дээр Сэлэм загас клуб, 5-р зам дээр Аса буюу Амхибан Swimming Academy. За энэ гараа нэлээд өрсөлдөөнтэй болсон баха. Түрүүн нөгөө хэлж байгаа одоо ингээд нөгөө нас дээшлэх тусам те илүү хурдтай, илүү хүчтэй, энэ чинь ойрын зай учраас илүү өрсөлдөөнтэй гараанууд явагдаж байгаа. За одоогор болохоор 5-р зам дээр явж байгаа. Баг тамирчид маань тэргүүллийг аваад явж байна. За наадталт болохоор 2-р зам, 3-р зам, 4-р замынхаа ер нь ойролцоо. За 1-р зам ч гэсэн нэлээд. Ер нь бол нэлээд өрсөлдөөнтэй гараа болж байна энэ гараа бол. За Амфибиан Академийн тамирчид бол одоо 5-р зам дээр оролцож байгаа маань. За наадлын 1-р зам дээр Альфа клубын тамирчин спортын мастер жавхлаа ороод ирж байгаа харагдаж ах шүү байна. За нилээн бариг барьж өглөөдөө. За 3-р зам дээр болохоор V Aquatics клуб. За нэг таталтын зөрүүтэй орж ах шүү байна. За Альфа V Aquatics хоёр баг зэрэг орж байгаа харагдлаа сая. За энэ гараа бол одоо үнэхээр сонирхолтой өрсөлдөөнтэй өрөөсөө. За ерөөсөө нэг хитгэн дойлын зөрүүтэй байгалагч тодорсон байна. За айгүй өрсөлдөөнтэй орсон байна. Яг эцсийн мөчөд буюу яг ханд нөгөө нэг гар хурж байгаа тий. Хин хамгийн түрүүнд хурж байгаа. За тэр хэсэг л барайны хэсэг хамгийн чухал байгаа учраас. За ямар ч байсан цаатал 5-р замын Амхибан клубын тамирчид арай төрүүлж хурж байгаа харагдлаа. За ингээд үзэгчтэй хөгүүдийн дөрвийн хүч 50 м-ийн өврөөр талах сэлтийн багийн бөөхөд 15-аас 16 насны ангилал Аса буюу Амфибиан Академийн тамирчид төрүүллээ. За мөнгөн медалыг V Aquatics клуб, хүрэл медалыг Альфа клубын тамирчид авсан байна. За энэ гарааш нэлээд гоё өрсөлдөөнтэй боллоо тий. Ерөнхийдөө хэдхэн тойл одоо шийдлээ. За үзэгч та бүхэнд MNB спорт цуг за усан сэлтийн залуучуудын усын авах шалралт тэмцээний тойм нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хүргэж байна. За өнөөдөр бол одоо тэмцээний 2 дахь өдөр үдээс өмнөх одоо тэмцээн маань өндөрлөд байна. Тэгээд завсарлагын үеэр бид бүхэн бас залуу тамирчинтай уулзаж байна. За та бүхэн маань одоо боксing манай Монгол улсын мундаг зүтгэлтэн гавьяа тасалжуулагч Бацуран багшиг бол сайн мэднэ. Тэгээд Бацуран багшийн маань хөө усын спортоор хичээлдэг. За миний дүү өөрийгөө эхлээд бас одоо манай үзэгчдэд товчхон танилцуулаа. За сайн байна уу? Намайг Инх Хотхон гэдэг. Бацрангийн Инх Хотхон гэдэг. Би 15 настай. Усын спортоор хичээлэл 3 жил болж байна. За өчигдөр ямар зай төрөлд оролцсон? Өчигдөр үү? Өчигдөр чинь 50 өвөрт орсон. Тэгээд ер нь 50 өвөрт орсон. Тэгээд бөөхөнд орсон. Тэгээд өнөөдөр өглөө 50 төлөвөнд ороод тэгээд бөөхөнд орсон сууж байна. Бөөхөндөө ч одоо Сэлэм загас клуб чинь төрүүлсэн тийм. Тий, Сэлэм загас ороод нэлээ дэжгүй яваад орчлаа.
Тий. Сэлэм загас клубд ер нь хэд хичээлтэй хичээлж байна? Сэлэм загас 2 жил хичээлж байна. Тий. Эхний жилдээ таар үйж жаад энэ жилээсээ арай дэжгүй болоод тэгэл орж ирлээ. Тий. Анх одоо хичээлэх болсон шалтгааныг нь сонирхол л доо. Бацурман багшийн маань гавьяатын үед бол хүүгээ ингээд нэг усын спорт руу орлоо гэхэд анх бас юу гэж хүлээж авч байсан юм. Өө таахгүй байсан. Зөө тик гээл тэгэл наваа нэг боксер нэг шахахгүй. Тэгэл би жоохондоо нэг усын спорт сонирхтой гэж жагаад тэгээд тоодог байсан. Тэгж жагаад нэг удаа ээжтэйгээ бэсийн дараа л тэгэл туртаа алдсан шүү дээ. Тэгэл арцсан. Боксер ер нь хичээлсэн нөө. Боксер хичээлсэн. Тэгээ нэг 2 жилгүй 2 жилсээ 1 жил гараа хичээлээ тэгэл за нэг онц шинэ гээл тэгэл манай авч нэг шахахгүй болохоор тэгэл зүгээр л зэлсэн шүү дээ. Тий. Усан сэлтээр хичээлэхэд аав нь бас одоо ээж нь гэр бүлийнх нь их дэмждэг баг. Дэмжин. Ер нь тэгэл чи өөрөө дуртай сайн дэмжнэ гээл. Тэгээ хажуугаар нэг хичээлээ маа сая гэрээ гээл тэгэл дэмжин. Дэмнэхүү чаднаа гээл. Залуучуудын усын аврууд өнгөрсөн жил бас одоо орж байсан шүү дээ, тий. Энэ жил ч одоо нас ихээд хэд насны анги? 15-аас 16 наснд доотлого наснд ороод ирсэн. Өмнө жил айгуу дэжгүй гадсан юм аа. Тэгээд энэ жил насныхаа доорлохож байгаа нь хэцүү л. Өсөлтөгч чанга байна. Чанга. Яг 2 мастертай болохоор яалч чанга байна. Өөрийг нь бас одоо энэ спортоор хичээлхийг дэмждэг багш гэр бүлийнхэндээ аав ээжтэй хандаж өмнөдөө юу гэж хэлнэ? Энэ өрсөл дэмжирсэн аав ээж ах их нартай бүгдэнд нь баярлаа. Тэгээд илүү хичээнэ баярлаа. За хангарт клубын усан санд маань одоо Монголын усан сэлтийн залуучуудын усын аваргын тэмцээн болж байна. За энэ удаагийн тэмцээнд бас одоо хангарт клубын маань тамирчид нийт хэдэн тамирчин оролцож байна. За өнөөдрийн 20 дахь өдрийн байдлаар одоо ямар амжилттай гэж үзвэл. За Эрдэнэ төвлөрдөр төрийн өмчт үйлдвэрийн газрын спорт цогцлборын хангарт спорт клубын усан сангийн шигшээ багийн тамирчид нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй залуучуудын усын аварга шалралт тэмцээнд оролцож байна. За манай баг тамирчдын хувьд бол 13-аас 17 насны тамирчид байна. За энэ багт маань спортын мастер, спортын дэд мастер болон 1-2 дугаар зэрэгтэй тамирчид байна. За мэдээж бас тэмцээн уралдаанд оролцож байгаа тамирчид амжилттай, хувийн амжилт ахиулсан, медаль авсан, мөн бас одоо медаль аваагүй ч гэсэн өөрсдийнхөө рекорд амжилтыг шинжилээд ингээд явж байгаа тамирчид байна. За Орхон аймаг бол ер нь одоо спортын хэл төрлөөрөө бас одоо улсдаа дээгүүр амжилтыг үзүүлдэг, олон улсад бас одоо сайн амжилтыг үзүүлдэг. Та бүхний хувьд бас одоо энэ усан сэлтээр хичээлж байгаа хүүхд багчуудыг бас одоо хэрхэн бэлдэж байна. Одоогийн байдлаар бас нийт хичээлэгч одоо хүүхд багчуудын талаар ярих юм байна. За манай спорт цогцлборт бол одоо 24 төрлийн секс дугуйлан явагддаг. За энэний нэг бол усан сэлэлт. За усан сэлэлтийн спортоор бол манай Эрдэнэтийн Орхон аймгийн хүүхэд залуучууд бол одоо хичээлэх маш дуртай байдаг. Саяхан бид бүхэн 2026 оныхаа бие сэлт сурлаа гэдэг тэмцээний зохион байгуулсан. За энэхүү тэмцээнд одоо 26 онд шинээр сэлт сурсан 200-аад хүүхэд тэмцээнд оролцсон байгаа. За ер нь бол манай Эрдэнэ төвлөрийн спорт цогцлбор болон усан сан маань Эрдэнэ төвлөрийн ажилчдыг чирэгжүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх одоо ийм зорилготойгоор ажилладаг. Тэр утгаараа манай Эрдэнэ төвлөрийн ажилчид одоо сонирхчдын болон мастерсын усан сэлтийн аварга шалралт тэмцээнд маш их төвтэй сайн оролцож одоо өндөр амжилт гаргадаг. За SS клубын тасгалжуулагч их туултай уулзаад байна. За SS клуб маань энэ удаагийн тэмцээнд хэдэн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна? Тамирчдын маань амжилт төр байна. За сайн байна уу. Энэ удаа би 7 тамирчинтай ирсэн байгаа. За одоогийн байдлаар бараг 10 гаруй медаль авсан байна. Бүх тамирчид маань цагийн амжилтуудаа маш сайн ахиулсан. Бүгд чигэд аягүй сайн амжилттай оролцож байна. Онцлог тамирчид тийм. Онцлог тамирчин гэвэл манай одоо шинэ доороос орж ирсэн хүүд маань энэ жил нэлээд бас гараа олгон дээрээ, зайн олгон дээрээ л медаль авч байгаа харагдаж байна. За SS клубын хувьд бас одоо 2026 он гараад бас одоо залуу тамирчид хүүхдүүдээ маань бас гадны улсуудад хилгэл хийж байсан. Энэ талаараа та яа. Тийм бидэд он гараад таны бураа дээр бэлтгэл хийсэн байгаа. Тэр бэлтгэлийг хийж дуусчаад Бангкокийн тэмцээнд оролцоод ирсэн байгаа. Бас мэдээж маш амжилттай байсан. За энэ удаагийн залуучуудын улсын аварга шалралт тэмцээнд маань 16 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнээс ерөнхий шүүгч, хяналтын шүүгч гэсэн улсын шүүгчид ажиллаж байгаа. Шинэ залуу шүүгчид бас одоо нэмэгдсэн байх шүү дээ, тий? Тий, шинэ залуу
олон шүүгчид нэмэгдсэн. Манайх шүүгчний бүрэлдэхүүнээ маш олон нэмэгдүүлж байгаа. Цаашдаа бас нэмэгдэх баха. Тамирчдын маань хувьд одоо нөгөө багийн бүхэд дайрч гисэн бас нэг юм баг зэрэг эргэлтэн дээр ч юм уу те одоо тамирчид хоорондоо шилжихтэй тийм алдаа их гаргаж байсан шүү дээ. Тэгээд ийм зүйл дээр та бүхний хувьд бас одоо тамирчидаа ямар заавар зүйл вэ? Бид нэр хэрвээ алдаа гарах юм бол дасгалжуулагчид нь болон цаашид энэ алдаагаа засах талаар маш олон зүйлүүд ярилцсан байгаа. Тэгэхээр түүнийг бас техникийн зөвлөгөөн дээр ч гэсэн уралдаж ярилцсан байгаа. За ингээд үзэгч та бүхэнд одоо 50 метрийн хараар талах сэлэлт тогтын 13-аас 14 насны ангидны сүүлийн хараа. За 1-р зам дээр V Aquatics клубын тамирчин Софи, 2-р зам дээр Альфа клубын тамирчин Аму, 3-р зам дээр Альфа клубын тамирчин Хандрама, 4-р зам дээр Альфа клубын тамирчин Нандин, 5-р зам дээр Альфа клубын тамирчин Маргал гэсэн тамирчид маань уралдаж байна. За ингээ энэ гараг харах юм бол 5 тамирчны 4 нь Альфа клубын тамирчид байна. За Занданбал дасгалжуулагчтай Альфа клубын тамирчид бол нэлээд өсөх ирээдүйтэй те. Одоо яг эд нөгөө нэг гарч ирж байгаа тамирчид байгаа. За тамирчдын хувьд бол яг одоогийн байдлаар Хандрама гараг тэргүүлээд орж ирлээ. За Хандрама 1-т орж ирж байгаа харагдлаа. Нандин 2-т Маргад 2-т харагдлаа. Нандин 3-т харагдлаа. За 50 метрийн араа далсэл 15-аас 16 насны охидын гараа. За 1-р зам дээр Мишель, 2-р зам дээр Инх насан, 3-р зам дээр Оргилма, 4-р зам дээр Оюн, 5-р зам дээр Инхчин гэсэн тамирчид гараа эхлүүллээ. За араа далсэлтийн хувьд бол ер нь циклийн хэсэг айгүй хамгийн чухал хэсэг байна. За цикл бол 15 метрээс хэтэрж болохгүй. За тэгэхээр ер нь цикл сайтай тамирчид илүү гарааг тэргүүлээд авах боломж айгүй өндөртэй байдаг. Тэгэхээр охтуудын хувьд ингээ харах юм бол за цааталт Оюун нилээ сая эргэлт циклээс шижилтүүд нэлээд гарч ирж байгаа харагдлаа. За 3 дээр явж байгаа Орилмагийн хувьд болохоор яг үндсэн төрөл нь бол R биш тий. Ер нь дундын зайн өврийн сэлтүүд байгаа 200 400 тий. За 100 м бас орж ирж байгаа. 100 м-ыг бол минутаас дотгошоо явсан цөөн тамирчдын нэг тий. Тэгээ Орилмагийн хувьд минутагийн залуучуудын улсын аврагын тэмцээнээр спортын мастер цолно. Тийм шинжилсэн цагаар спортын мастер гэдэг чинь бас айгүй сайн амжилт л да. За 17-аас 18 насны 1-р зам дээр V Aquatics клубын тамирчин Индра, 2-р зам дээр V Aquatics клубын тамирчин Үжин, 3-р зам дээр Сэлэн Загас клубын тамирчин Содон Чимэг, 4-р зам дээр Сэлэм Загас клубын тамирчин Санчирмаа, 5-р зам дээр Сэлэм Загас клубын тамирчин Ананго гараг эхлүүлж байна. Эдгээр тамирчид. За энэ наадлын зам дээр сая Индра эргэж байгаа харагдлаа. За Индрагийн хувьд жишээ нь сая араас эргэлт рүү орж байгаа хэсэг бол нэлээд удаашилтай тий. За иймэрхүү үйлдэлүүд нь юу гэдэг тамирчдын хурдыг сааруулдаг айгүй муу талтай. Ялангуяа ойрын зайд уралдаж байгаа тамирчид бол ийм алдааг гаргаж болохгүй. Тэгэхээр дараагийн удаа юу гэдэг яг энэ хэсгүүдийг айгүй сайн анхаарах хэрэгтэй гэж харагдлаа. За ямар ч үсэн ингээд охидын 3 насны те 50 м араас хэлтүүдтэй бас за дараагийн хэсэг 50 м араа далсэлт эрэхтэй 13-аас 14 нас. За 1-р зам дээр Эрхэс, 2-р зам дээр Тэлмүн, 3-р зам дээр Номтой Тэмүүлэн, 4-р зам дээр Тэмүүлэн, 5-р зам дээр Түмэн Жаргал гэсэн тамирчид явж байна. За одоогийн байдлаар бол 3-р зам дээр явж байгаа Альфа клубын тамирчин Номтой Тэмүүлэн гарааг сая тэргүүлж эргэж байгаа харагдлаа. За хамгийн цаатлын зам дээр явж байгаа Түмэн Жаргал SS клубын тамирчин бас цаатал нэлээд бариад ороод ирж байгаа харагдаж байна. За камерын өнцгөөс шалтгаалаад тамирчдын яг нөгөө барианд орж байгаа хэсэг жоохон өөр харагдана. За энэ гарааг бол SS клубын тамирчин Түмэн Жаргал тэргүүлээд орсон харагдлаа сая. За 31 секундээр шалтгаалаад гарсан байна. За Номтой Тэмүүлэн Данзан нарын 2 удаа оржээ. За 50 м араа талаас хэлэл 15-аас 16 насны ангиллээ. За 1-р зам дээр Жонон, 2-р зам дээр Анар, 3-р зам дээр Хан Бэлэг,
4-р зам дээр Маргад, 5-р зам дээр Хан Түшиг гэсэн тамирчид гарааг эхлүүлж байна. За одоо түрүүний миний хэлээдсэн одоо цикл сайтай тамирчид ер нь бүтэн биеийн урд тасраа гараад ирнэ тий. За хан бэлгийн хувьд болохоор үндсэн төрөл нь араа даалгаас хэлэл. За ард дотроо 50 100 200 метрүүдийг голчлон явдаг. За одоогийн байдлаар яг хан бэлэг зөвхөн ар гэхээсээ илүү холимог сэлэлттэй өөр сэлтийн төрлүүд рүү жоохон хувирч үзэж байгаа. Тэгэхээр юу гэдэг нь тэр сэлтүүдээс хамаарат өөрийнх нь явж байгаа үндсэн араа даал сэлтийн баг зэргийн нөгөө цагийн өөрчлөлтүүд орох те хэдэн дойлоор муудах ч гэдэг юм. Иймэрхүү баг зэргийн өөрчлөлтүүд байдаг. Тэгэхээр ямар ч сан сая бол гараа тэргүүлж орж ирлээ. За сүүлийн 17-аас 18 насны эрэгтэй 50-аар 1-р зам дээр Ирхэс, 2-р зам дээр Бадмарга, 3-р зам дээр Нар мандах, 4-р зам дээр Хангал, 5-р зам дээр Бат аялхуу гэсэн тамирчид гараа эхлүүллээ. За голын 3 замын өрсөлдөөн бол нэлээд жигд харагдаж байна. За 3-р замын тамирчин Нар мандах арай төрүүлж ирэглээ. За эндээс харагдаж байгаа те бусад тамирчин сэлт рүү орцсон явж байхад Нар мандахын хувьд бол циклээгээд гарч ирээгүй урд явж байна. Тэгэхээр цикл сайтай тамирчдын давуу тал бас энэ дээр ингээ үүсэж байгаа. За Нар мандах ямар ч байсан гарааг тэргүүллээ. 2-т Хангард клубын тамирчин Хангал орж байгаа харагдсан. 3-т Viaquatics клубын тамирчин Бат. За одоо ингээд та бүхэндээ 100 метрийн холимог сэлэл бохтын 13-аас 14 насны ангидны хэмжээний тоомыг хүргье. Сүүлийн гараа. За 13-аас 14 нас 1-р зам дээр Биндрия, 2-р зам дээр Маргад, 3-р зам дээр Амун, 4-р зам дээр Нандин, 5-р зам дээр Софи гэсэн тамирчид хуралдаж байна. За холимог сэлэлтийн онцлог хэсгүүд нь болохоор ер нь 4 төрлөөр жигд байх хэрэгтэй тий. За тэгэхээр ер нь яг өөрийн давуу сэлэлтүүд дээр илүү сайн ашиглаж чадах юм бол урагшаа гараад ирэх боломж зөндөө байдаг гэсэн. Тэгэхээр ер нь бол тамирчдын хувьд араа даалгах сэлэлт, мэлхий сэлэлтнэр хэн сайн ажиллаж чадж чинь тэр тамирчид илүү тэргүүллийг аваад явах боломж өндөр байдаг. За мэдээж араас мэлхий рүү энэ эргэж байгаа шилжилт хамгийн чухал. За энэ дээр тамирчид нэлээд цаг алдах, эсвэл буруу эргэж нойлуулах те иймэрхүү алдаанууд аяг их гардаг. За одоогийн байдлаар Альфа клубын тамирчин Нандин тэргүүллийг аваад явж байгаа харагдаж байна. За Viaquatics клубээс одоо энэ удаагийн залуучуудын улсын аварга тэмцээнд Софи гэх тамирчны үед оролцоос одоо гадаад нэртэй ингээд бас үзэгчд маань их сонирхож байсан л да. Энэ тамирчны талаар бас бочхон мэдээлэл өгвөл те. Гадаадд бас бэлтгэл сургалтад байдаг хөө. Софи маань Монголд өмнө бол юуны хилэн клубд байсан. Сүхбаатар багшийн удирдлагын доор бэлтгэл сургалтаа базааж явдаг байсан. За сүүл манай клуб нэгдэж орж ирсэн. За тэгээд одоогоор яг өөрийнх нь ер нь үндсэн төрөл бол мэлхий сэлэл. За мэлхий сэлэлтийн зайд бол аваргын алтан медалийг авсан энэ тэмцээнээр ер нь бол өс ирээдүйтэй мундаг тамирчдын залуу тамирчдын нэг байгаа. За 13-аас 14 насны Альфа клубын тамирчин Мөнх сайхны Нандин төрүүлсэн. За мөн Маргад нар мөн хүрэлт медаль урьдсан байна. Ингээд 15-аас 16 нас. За 15-аас 16 насны дээр 1-р зам дээр Оюун, 2-р зам дээр Мишель, 3-р зам дээр Оюун, 4-р зам дээр Азая, 5-р зам дээр Инх насан гэсэн 5 тамирчин гараа эхлүүлж байна. За одоо ингээд харах юм бол ер нь бол голын замын тамирчид илүү тэргүүллийг аваад явдаг тийм ингээд харах юм бол яагаад гэж юм гэхээр тамирчид цагийн үзүүлэлтээр гараан дээр чигсэгдэж байгаа автомат одоо нөгөө мэдүүлгээ явуулахад цаад нөгөө нэг програм нь автоматар гарааг зоож байгаа. Тэгэхээр ер нь голын тамирчид илүү тэргүүллийг аваад явах магадлал бас өндөртэй байдаг. Зарим нэг тамирчид маань бол нөгөө юу гэдэг анх удаа орж байгаа зай төрөлтөд цагаа мэдгүй ч гэдэм үү те. Тэгэхээр нөгөө нэг цаггүй орохоор ихний гараанд ороод бас сайн цагийн амжилт үзүүлэх юунууд байдаг, жишээнүүд бол байдаг. За одоогор бол Амхибан клубын академийн тамирчин Оюун тэргүүллийг аваад явж байгаа харагдсан. За одоо ингээд наагур Сэлэм загас клубын тамирчин Мишель сайн мэлхийгээр бариад ороод ирж байна те. Тэгэхээр одоо яг ингээд сүүлийн финиш дээр хэн сайн ажиллаж чадсан, хэн туршлагатай тэр л одоо тэргүүллийг аавна да. За сүүлийн 5 м рүү орж ирж байна. За бараг л зэрэг шахав. За наан Мишель төрүүлээд орчих шиг боллоо хөдөлгөөнийг харахад. Мишелийн минут 13:16. За Оюуны хувьд 13:59. За Сэлэм загсын өөр нэг тамирчин Оюун. 2 Оюун байгаа юм шүү. 2 Оюун. Ганц мөрийн Оюун нар. Нэг нь Сэлэм загас клубын, нэг нь Амхибан нийттэй.
За 17-аас 18 насны холимог сэлэлт. За энэ бол бас их гоё уралдаан болно тий. Одоо Анунгой байна. За Сурхан аймгийн Эрдэнэ дотын намарчин Номын Эрдэнэ байна. За Давиака төгсөн Үжин Эндра, Сэлэм загсан Шодон Чимэг гэдэг тусал одоо шилдэг тамирчид байна да. Тий. За ихийнх нь бас баг сүүлийн залуучуудын бас явраг та. Тий, одоо яг манай клубын тамирчдын ихэнхийн ер нь бол 12 дугаар ангиад төгсөж байгаа. Тэгэхээр ихэнхийнх нь хувьд яг сүүлийн залуучдын улсын авраг. За эдгээр тамирчид маань бол 9 настайгаас хойш энэ спортоор хичээллээд одоо ингээд тууштай яваад 10 жилээ төгсөх хугацаа болсон байна. Дараагийн нэг амьдралынхаа шинэ хэмнэл рүү орох гэж байна те. Тэгээ ямар ч байсан яг энэ зөвхөн манай клуб гэлтгүү бусад клубийнхаа яг төгсөж байгаа бүх тамирчид те хүүхдүүддээ амжилт хүсье, баяр хүргэе те. Тэгээ цаашдын нэг спортын замнал, сурлаг спортын замнал нь ч гэсэн сайхан дардан байх болтгой те. Одоо эдрийн араас чинь нэг дүүнэр нь бэлтгэдэг байж байгаа. Тийм шүү дээ. Орилмаа тэргүүтээ тий. Хоёрын тэргүүтээ хөгтөөд байна. Усын манай яг Монголд ч юм бол усын спорт аюул залуу спорттэй ингээ харах юм бол. За энэ гараа бол нэлээд өрсөлдөөнтэй явсан байна. Цаатал 4-р зам дээр Номын Эрдэнэ, 3-р зам дээр Үжин, цаана 5-р зам дээр Анунгой гэсэн тамирчид хооронд л нэлээд өрсөлдөөн явсан харагдлаа. За ингээд Сэлэм загс клубын тамирчин Анунгой 1 минут 969 секунд амжилтаар хүргэлээ. За Номын Эрдэнэ Үжин нар 2 дугаараар за шагнал хадуулах хүсэл харагдаж байна. За 13-аас 14 насны багш байна те. За 15-аас 16-наас за орилмаа ч мөнгө медаль. Тэгсэн орилмаа мөнгө медаль, алтан медалийг оюун. За 17-аас 18 наснд хүрэл медалийг Үжин, 2-р байранд Сэлэм загс клубын тамирчин Содон Чимэг, за алтан медалийг Сэлэм загс клубын тамирчин Анунгой тус хүртжээ. За 100 м-ийн холимог сэлэлт төвүүдийн 13-аас 14 насны. За энэ нь яг төрөл зайд бол одоо нийтээ 50 орчим хүүхдүүд бүртгүүлж оролцсон байна. За 13-аас 14 нас. 1-р зам дээр Төгс Эрдэнэ, 2-р зам дээр Чин Хүсэл, 3-р зам дээр Түшиг, 4-р зам дээр Тулга, 5-р зам дээр Тэмүүлэн гэсэн тамирчид гараа ширүүхэн эхлүүлж байна. За 100 холимог гэдэг бол өөрөө бас богино зайд орчиж байгаа. Ер нь бол 400 холимог гэдэг болоод ирэхээр илүү нэлээд төсвөр шалгасан те. Яг аль төрөл дээр жигэд явж чадчих, тэр нь нэлээд тэргүүлэг аваад явах боломжтой. Тэгэхээр 100 холимог бол нэлээд ойрын зай учраас тамирчид нэлээд шахуу явдаг. За одоо түрүүний хэлснээр эргэлтнээр ингээд аягүй их алдаа гаргаж байна те. Яг энэ араас мэлхий рүү шилжилтийн хөдөлгөөнүүд хамгийн чухал. Энэ дээр цаг алдах юм бол дахиад нэг зайгаа барихад хэцүү болж байгаа. За сая бол яг Төгс Эрдэнэ хувьд араас мэлхий рүү шилжилт нэлээд удаан харагдсан. Гэхдээ өөрийнх нь үндсэн төрөл бас мэлхий учраас мэлхий дээр тал биеийн урд гараад ирлээ. За 3-р зам дээр Виако такс клубын тамирчин Түшиг сая мэлхий дээр нэлээд тактикийн алдаа гаргаж жоохон дутуу явах шиг боллоо. За яг одоо финиш дээр энэ богино зайг бол барихад хэцүү л дээ. За бараг л зэрэг шахуу орлоо да нэрэ. Гэхдээ арай Төгс Эрдэнэ төрүүлж орсон харагдлаа хөдөлгөөний хувьд. За 2-р зам дээр Чин Хүсэл орж ирж байгаа харагдлаа. Төгс Эрдэнэний хувьд бас одоо 50-100 сайн явж байна те. Тэгээ одоо яг өсөх ирээдүйдээ бас өмнө говьштэй эрдэнэ клубын тамирчин гарч ирж байгаа. Тэгэл одоо ямар ч энэ ирчээ алдахгүй байхад тэгэл сайхан амжилтуудыг үзүүлэх хаа. За 15-аас 16 насны эрэгтэй холимог 1-р зам дээр Бат Эрдэнэ, 2-р зам дээр Тэлмүн, 3-р зам дээр Хан Бэлэг, 4-р зам дээр Маргад, 5-р зам дээр Анар гэсэн тамирчид уралдаж байна. За Хан Бэлгийн үед бол одоо нэг үндсэн төрөл зай нь ар шүү дээ тий. Холимогт бас яваад байна. Тий, одоо түрүүн би хэлснээр бид нар одоо төрлүүдийн жоохон сольж байгаа. За тэгэхээр бидний хувьд яг энэ холимог төрөл дээр бас түлхүү ажиллаж байгаа болохоор Хан Бэлгийн хувьд бол холимог нэлээд бас давуу тал болоод байгаа. Ер нь бас одоо үр дүнгээ өгч байгаа л харагдаж штэ тий. Гарсан амжилтыг харах юм бол. За цаана явж байгаа Хангад клубын тамирчин Анарын хувьд бас аюул мундаг сайжирсан байлээ. За мэдээ сайжирсан гэдэг нь юу гэдэг нь өөрийнх нь хичээл зүтгэлтэй бэлтгэл сургалтын үр дүн, багшийн нэг одоо тооцоотой бэлтгэл сургалт те бэлтгэлийн үр дүн их гоё гарсан байна гэж харж байгаа. Манай Хан Бэлэгтэй
аюу гой өрсөлдөөнүүдийг үзүүлсэн бүх төрлүүдийг харахад дандаа ойролцоо орж ирж байгаа харагдчихсан. Тэгэхээр бас ирээдүйн сайхан л харагдчихна. За ингээд хам бэлэг 1 минут 225 секундын амжилтаар төрүүллээ. За хангардын тамирчин Анар 2 дугаар хайрт орсон байна. За Уяакотес клубын өөрийн тамирчин Маргад 3-т оржээ. 1 минут 4.7 секундын амжилтыг үлдээсэн байна. За 17-аас 18 насны 100 м холимос сэлэлт. За энэ насны ангил бол нийтдээ 9 тамирчин оролцсон, 2 гараа болсон. За 2 дахь гарааг таахан харж байна. За 1-р зам дээр Анар, 2-р зам дээр Бадмараг, 3-р зам дээр Нармандах, 4-р зам дээр Төрмөнх, 5-р зам дээр Батаялхуу гэсэн туршлагатай тамирчдын гараа болж байна доо. За гол өрсөлдөөн бол одоо Сэлэм загсын Нармандах, Уяакотесийн Бадмараг нарын хооронд бол ерөөсөө. За Бадмарагийн хувьд бол энэ Уяакотес клубээс сэр удаж байна. За Бадмараг маад орж ирээ нэг 7 сар болж байна. Аха. Тий, сүүлээ. Ер нь бол маань дээр одоо нөгөө Vista клубээс орж ирсэн тамирчид нэлээд байгаа сүүлийн хугацаанд. За яагаад тэгж байгаа гэхээр нөгөө Vista клубын багш од гэрэл багш маань. За ерөнхийдөө гэр бүлээрээ гадагшаа явсан. За тэгээд нөгөө нэг үндсэн яг өөрийн клубын тамирчтай бидэрт даатгаа тий, бидэрт найдаа. За ингээд хүүхдүүдэд та нарт үлдээе тий гэдэг байдлаар бид нар багтаа нэгтгээд авсан байгаа. Тэгэхээр одоо тамирчид маань хоорондоо сайхан уусаад ер нь нэг баг болоод одоо ер нь бол яг нөгөө бэлтгэлийн үндсэн хэсгүүдэд яг ойлголцоод эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр дараагийн тэмцээн дээр бид нар илүү нөгөө хүчтэй тий тамирчид маань илүү амжилттай орж ирэх баха. За Бадмаргийн хувьд бол холимос сэлдэхээсээ илүү ер нь өрөөр далс сэлдэхэд дагнж хичээлдэг. Сая би нөгөө юуны ихэнд хэлсэн шүү дээ. Шинжилсэн цагаар нөгөө спортын мастер хийгээд 10 дойл тутлаа тий. Харамсалтай байна тий. 10 дойл гэдэг чинь бидний хувьд айгүй бага хугацаа. Түрүүний асуугаадсан нөгөө Маргад гэдсэн шүү дээ. Маргадын хувьд жишээ нь 60 дойл тутлаа тий. Дараагийн тэмцээнд эдрийгээ илүү засаад илүү хүчтэй орж ирэх байх гэж найдаж байгаа. За 15-аас 16 насны ангины тамирчид маань медаль авахтаа. За бид бүхний спортын нэг мастер Маргад маань хин Бадмараг маань тий. За Хангард клубын тамирчин Хангал, Сэлэм загс клубын тамирчин Нармандах. Аврын алт медаль хүрсэн байна. За нийт баг тамирчидаа баяр хүргэе. Ер нь бол ихэнх төрөлд оролцсон. Тэгээд тэр дундаасаа л 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл авсан байгаа. Би нийтдээ 18 төрөлд орсон. Бүхээ тав нийлээ. Өөрөөр чинь хувьдаас нэг үндсэн зай дүрлж байна. Миний үндсэн зай бол 50-100-аар. За залуучуудын улсын аврагын тэмцээнд хэд удаагаа оролцож байна? Тэр нэг 20 оноос хойш тасралтгүй орж байгаа. 2020 оноос. За өмнөх жилийн амжилтаа бас одоо ахиулж чадав. Ер нь бол ихэнх төрөлөөр бол ахиулж чадлаа. Тэгээ шин төрөл орж үзсэн. За клубийнхээ талаар яриач. Клубичүүд нь амбибиан чинь шинээр бас одоо байгуулагдсан гэж явна байна. Тийм манайх Godo хилэн байсан. Тэгээд тэр нэрийг шинчлээд Amphibian Swimming Academy болсон мó. За зөвхөн Uyakotes клубын тамирчин Алтан нар Анимо 2 сууж байна. За Алтан нарын манууд одоо спортын гэр бүлээс гаралтай. Амгаланх маань бас одоо мотоспорт олон улсын хэмжээний мастер. Хоёр их чинь бас одоо мотогоор уулдаг те. За Алтан нарын манууд энэ жилийн залуучуудын улсын аврагын тэмцээнд 2 дахь өдрийн дараах бодлоо шүү дээ. Ямар зай төрлүүдэд оролцсон? Одоогоор 2 бохигаар алт аваа, 1500-аар алт авсан. Тэгээд 200 дельфинээр мөнгөн медаль, тэгээ 200 алмаар хүрэл медаль авсан байгаа. Одоогийн байдлаар. За аав нь ирсэн үү? Аав ирээгүй. Аав харин би нүвдөөд Хөхөт явж эмчилгээ хийлгэж байгаа. За Алтан нарын үед бас холын зайтай их сайн амжилтыг үзүүлдэг тийм ээ. Одоо 800-аа гарч байна тий. Ер нь тэмцээний бэлтгэл хэрэг байна. Ер нь тэмцээний бэлтгэл нэг яг 2-7 хоног бэлтгэл хийгээд одоо орж байна. Залуучуудын улсын аврагын тэмцээнд баг сүүлийн удаа юу? Тэгээ миний сүүлийн нас тэгээд яг шалгалтаа давхцаад гэх юм уу айгу бэлтгэлээ хийх ямар зав болдоогүй. Хамгийн анх бас энэ өсвөр залуучуудын улсын аврагын тэмцээнд оролцож байсан үеэ дурсан юм байна. Хамгийн анх амар гоёсан. Би анх энэ тэмцээнээр яг мөнгөн медаль, хүрэл медаль аваад тэрэндээ амар баярлдаг байгаад тэгээд тэрнээсээ урамшаад амар сэлхийг хүсдэг байсан. Сүүлийн эдэрчүүдийн тэмцээн болохоор сэтгэлд айгүй нэг юм дотн байна. Тэгээд яг өөрийнхөө бодсноос нэг
сайн яваагүй ч гэсэндээ айгуу гоё тэмцээн болж байна. Зохион байгуулалт дээр амар сайн болж байна. Тэгээд Анимагууд ер нь харахад бас нөгөө бусад тамирчтайгаа бас илүү тийм сэтгэл хөдлөлттэй тийм юм гоё найрсаг тамирчин шиг санагцаа. Тэгээд залуучууд бас аврын тэмцээнд хэд удаа оролцож байна? би 2020 оноос эхлээд жил болгоо оролцож ирсэн тийм. Яг одоо онцлог амжилтуудаас Одоо би яг өөрийнхөө гол төрөл болох 210-аар алтан медаль авсан байгаа. Тэгээ буйханд нэг алт, тэгээд 3 хүрэл медальтай байгаа одоо. Мэлхий сэлтийн цааны тоймог өргөе. 50 м мэлхий сэлэлт 13-аас 14 нас хүртийн анги. За 13-аас 14 насны 1-р зам дээр Эмүүжин, 2-р зам дээр Цэцэглэн, 3-р зам дээр Софи, 4-р зам дээр Тамир, 5-р зам дээр Эмүүжин гэсэн тамирчид. За би түрүү нөгөө хэлжсэн Софигийн хувьд бол үндсэн төрөл нь мэлхий. За тухайн яг тэмцээний үеэр жоохон өвдөгний бэртэлтэй байсан. Тэгэхээр за бид нар тэрийг ерөнхийн нөгөө эмчид хянуулж агаад тодорхой хэмжээнд нөгөө сэргээн засахтай юу яаж байгаа жоохон тийм гэмтэлтэй орсон. Гэхдээ ер нь бол бидний хувьд бол амжилтууд бол хангалттай байсан. За харин маш хурдтай л харагдаж шүү. Тамирчтаасаа. Арай л хурдтай. За гээд ангартын тамирчин Тамир. За өмнө говь шүтэн эрдний тамирчин Цэцэглэн энэ гурван хооронд бас гол төрсөн номсон байна. За ингээд Софигийн 3820 секунд амжилтаар төрүүлжээ. За 15-аас 16 насны 50 м мэлхий эмэгтэй. За энэ насны ангил нийтдээ 16 тамирчин оролцсон. Сүүлийн гараг таахан харж байна. За 1-р зам дээр Анх Наран, 2-р зам дээр Амин Эрдэнэ, 3-р зам дээр Мишель, 4-р зам дээр Инх Насан, 5-р зам дээр Ад Заяа гэсэн тамирчид оролцож байна. За ер нь ингээ анзаараа харах юм бол манай Хангард спорт клубын тамирчдын мэлхий сэлдэг тамирчид ер нь айгүй мундаг. Ер нь нөгөө бидний тамирчид байх ч гэсэн ер нь Хангардын мэлхийддэг тамирчид нилээ одоо нөгөө өндөр гүйцэтгэлтэй тий нилээ хурдыг үзүүлдэг байсан. Одоо ч гэсэн ингээ нөгөө тэр мэлхий сэлдээ алдаагүй ингээд явж байгаа харагдаж байгаа. За 3-р зам дээр уралдаж байгаа Мишелийн хувьд бол сүүлийн жилүүд айгүй мундаг сайжирч байгаа. За залуу тамирчин бас ирээдүй байгаа тий. Тэгэхээр өөрийнх нь яг үндсэн төрөл мэлхий гэж явж байгаа. За сая бол гараагаа тэргүүлж орж байгаа харагдаж байна тий. Тэгэхээр яг энэ төрлөөрөө дагнаад явхад бол нэлээд амжилт үзүүлэхээр харагдаж байгаа. За Мишель 3596 секундын амжилтаар төрүүлээ. Хангартын Амин Эрдэнэ 3-аар Aquanex клубын тамирчин Анх Наран 3-т оржээ. Анх Наран 3-т оржээ. За 17-аас 18 нас 1-р зам дээр Үжин, 2-р зам дээр Цолмон, 3-р зам дээр Номин Эрдэнэ, 4-р зам дээр Индра, 5-р зам дээр Номинго. За тэгэл түрүүний хэлсэндээ Хангард клубын охтууд тий мэлхийдээ илүү сайн гэд ер нь бол ингээд яг мэлхий дээр бол илүү төлхөө ажилдаг, ажиллах чадвар сайтай, давуу талууд бас их байгаа. Одоо юу гэдэг нөгөө бэлтгэл хийх орчин нөхцөл илүү таатайч гэдэг юм тий олон юмнууд байгаа. Тэгээ за Номин Эрдэнэ ямарчсан гараагаа тэргүүлээд урагшаа гараад ирсэн байна. 2-3 дугаар байранд бол Индра, за Натлын 2-р зам дээр Цолмон явж байгаа харагдлаа. За ингээд Номин Эрдэнэ 4471 секунд амжилтаар төрүүлээ. За Aviaco гэсэн хоёр тамирчин болох Үжин Индра нар 2-3 дугаар хайрт орсон байна. За ингээд хөвгүүдийн ангиллын уралдааны таймаас таахан дөрөв 13-аас 14 нас. За 1-р зам дээр Тэмүүлэн, 2-р зам дээр Игүн, 3-р зам дээр Түшиг, 4-р зам дээр Төгс Эрдэнэ, 5-р зам дээр Чин Хүсэл. За 13-аас 14 наснд бол одоо хамгийн олон буюу нийтдээ 52 тамирчин орсон байна. Ингээд цагийн үзүүлэлтээр одоо хамгийн өндөр цагтай. За өмнө говь шүтэн Эрдэнэ клубын тамирчин Төгс Эрдэнэ урагшаа бүтэн бие тасраад гараад ирлээ. Ажиллах чадвар сайтай байна. Эргэлт шилжилтүүд сая аюу гоё боллоо. За 2-3 дугаар байранд бол саяны Aviaco клубын тамирчин Түшиг, Альфа клубын тамирчин Игүнэр араас орж ирж байгаа харагдлаа. За 15-аас 16 насны 50 м мэлхий сэлтийн эрэгтэй өгүүдийн гараа. За 1-р зам дээр Тэмүүлэн, 2-р зам дээр Инх болт, 3-р зам дээр Жавхлан, 5-р зам дээр Бат Эрдэнэ, 4-р зам дээр Бат Эрдэнэ, 5-р зам дээр Маргад. За 15-аас 16 дээр бол Альфа клубын тамирчин Жавхлан өөрийнх нь үндсэн төрөл илүү туршлагатай. За сүүлийн жилүүдэд цагууд нь бол их сайн ахиж байгаа. Тэр мундаг манай залуу тамирчдын нэг байгаа.
За энэ зай төрөлтөө бол гараагаа итгэл төгс тэргүүлээд орж ирлээ. За цаана 1-р зам дээр Silver Fins клубын тамирчин Тэмүүлэн биш андуурсан шүү. 5-р зам дээр V Aquatics клубын тамирчин Маргад харагдлаа. За ингээд Жавхлангийн хувьд Альфа клубын тамирчны хувьд 15-аас 16 насны ангилалда төрүүлээ. За өнөөдрийн тойм нэвтрүүлгийн сүүлийн гараа 17-аас 18 нас өвгүүдийн 50 метрийн. За 1-р зам дээр Ганбаяр, 2-р зам дээр Нарманд, 3-р зам дээр Лавг Цэрэн, 4-р зам дээр Анар, 5-р зам дээр Бат Аялгоо гэсэн тамирчид явж байгаа. За энэ гараан дээр харах юм бол Нармандхийн хувьд бол нэлээд туршлагатай тий. За Анар, Бат Аялгоогийн хувьд бол илүү шин залуу өсөж яваа тамирчид тий. Тэгэхээр нэлээд өрсөлдөөнтэй яг сүүлийн 2-3 дугаар байрны төлөө өрсөлдөө нэлээд ширүүхэн явж байгаа болов уу гэж харж байна. За ингээд Далайн хадууд клубын тамирчин Төвшинхүүгийн Анар энэ гараанда төрүүлж алтан медаль хүртлээ. За Сэлэм загас клубын тамирчин Нарманд 2 дугаар байрт орсон. За Silver Fins клубын тамирчин Батамгалангийн Лавг Цэрэн 3 дугаар байрт хүрэл медаль хүрсэн байна. За ингээд үзэгч та бүхэндээ бид бүхэн Орхон аймгийн Эрдэнэ дотноо зохион байгуулагдсан усан цэлтийн залуучуудын 2026 оны улсын аваргын тэмцээний за 2 дахь өдрийн тойм нэвтрүүлгээ үргэлээ. За бид бүхний хувьд бас одоо дугаар бүртээ ашигладаг клубүүдийнхээ төлөөллийг урьж одоо тайлбар хийлгэж байгаа. Өнөөдөр манай студид V Aquatics клубын дасгалжуулагч Оюн гэрлийн Батулган маань ирсэн байна. За 2 дахь өдрийг хөл бас одоо товчхон дүгнээд ярил. Тий, одоо ингээд түрүүн би хэлсэн. За энэ нөгөө тэмцээн маань 2 салтчж байгаа тий. За тэгэхээр тамирчдын хувьд илүү олон хоног илүү өөрсдийнхөө хувийн гараан дээр төвлөрөх боломжуудыг олгож байгаа. За дасгалжуулагчдын хувьд ч гэсэн тамирчид дээр илүү ажиллах боломжийг олгож байгаа. Тэгэхээр энэ тэмцээний хувьд ингээд дүгнээд хэлэхэд бол тамирчдад илүү одоо нэг юм тухтай тий илүү амжилтуудаа ахиулсан ийм тэмцээн болсон болов уу гэж харж байна. За тамирчдын хувьд ч гэсэн оролцооны хувьд нэлээ өндөр олон тооны тамирчид орж байгаа тий. Одоо би түрүү хэлж Сэлэм загас клубын хувьд 40 хэдэн тамирчин ч гэдэг юм уу тий. За бусад ихэнх клубүүд бараг 20 тамирчин орж байгаа тий. Ингээл нийтдээ 300 орчим тамирчид ордон тэр өрсөлдөө нэлээд явж гин гэсэн. Тэгээ ямар ч байсан шин залуу тамирчид маань ингээд насныхаа ангилал төрөн гарч ирээд ингээд амжилтуудыг үзүүлж байгаа маш их баярлж байгаа. За V Aquatics клуб маань одоо удахгүй шинэ усан бассейнаа хүлээн авнаа, ашиглалтанд оруулнаа. Та бүхний хувьд бас одоо тэмцээн уралдаан зохион байгуулах тийм төлөвлөгөө байгаа юу? Тэглгүй яах вэ? Бид нар нөгөө сая хэлсэн одоо манай бассейны давуу тал тэр байна те. За өсрэлтийн давцсан, стандартын давцсан байна. За гүний хувьд юу гэдэг яг тэмцээн зохион байгуулах гүнтэй байна те. Тэгэхээр бид нар ямар ч үйл ажиллагаа эхлээд чигдрүүлээ. За тэрний дараагаар өөрсдийнхөө клубын нэрмжит тэмцээнийг зохион байгуулах бодолтой байгаа. За тэрний дараагаар одоо BCL сурлагийн манай холбооны үндсэн нөгөө хөтөлбөр явдаг. Тэрийг хэрэгжүүлэх бодолтой байгаа. Тэрний дараагаар бол яг нөгөө холбоотойгоо хамтраад тэмцээн хүлээн авах боломж байх юм бол тэрийг авъя гэсэн юунууд бол байгаа. Бодол бол байгаа. Тий. За маш их баярлалаа, амжилт хүсье. За баярлалаа. Өрсөнд баярлалаа. За ингээд үзэгч та бүхэндээ бид бүхэн спорт таны амралтын нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргэлээ. Дараа 7 хоногийн амралтын өдрөөр эргээд уулзъя. Баяр та үзэгч та.